боловсролын тэргүүний ажилтан боловмагчтай 12-ийн гүндэтгэн зарж байна. За, явчих шүү. Тэгээд багш нь энэ билгийг сонгосон байхгүй юу? Таалагдж байна уу? Манай Бадрах Эрдэнэлэг хоёр маань бие биендээ хонхын зүүж өгч байна. Өнөөдөр 6 сарын 13-ны өдөр цагт болж байна. Times 10 хэд 10:18 10 цаг 18 минут. Тэгээ өнөөдөр төгсөж байна. Маш сайхан өдөр олж байна өнөөдөр дөө. Төгсөж байгаа сэтгэлөө ер нь бол гоё юм. Тэгээд илүү их цаг байгаасаа гэж хүссэн. Гэхдээ бүх юм дуусчих гэдэгт бас өөрийгөө дуусгах чадсан гэдэгтээс бахархалтай байна. Ер нь бол айгуу гайхмар гэж хэлмээр байна. Үгээр илэрхийлэх аргагүй. 12 жилийн мөрөнд дуусна гэж бодсонгүй. Ер нь бол болдог дахиад бөөнөр уйларчмаар байна. Ер нь бол гоё байна. Гэхдээ яг тэр өдөр нь үрээд ирсэн чинь амар сонь санагдд юм байна. Ер нь нэг тийм нэг сонин нэг тийм уйлах гэдэг юм шиг мэдрэмж төрдөг л. Гэхдээ тэгээд гоё нөө гоё. Гэ мэдээж одоо сэтгэл жоохон ойлгогдсон л байна. 12 жил хамтайсан. Тэгээд тэрний одоо төсөлт нь үрж байгаа болохоор мэдээж шинж харамсалтай байгаа. Тэгээд угаасаа л амьдралынхаа одоо ингээ дараагийн үед эхлэхэд бас жоохон баяртай л байгаа юм чинь. Сэтгэл жоохон л сонирхол. Үнэхээр гоё санагдчихээн. Ер нь бол өмнөх өдрүүдэд би нэг төгсөлтийн талаар бол нэг юм бодохгүйсэн. Одоо бол яг төгсөл болж байгаа болохоор үнэхээр сэтгэл хангалуун амар excited байна. Тэгээд төгсөлтөн дээр бас бүжилж байгаа болохоор тэрэндээ амар сандарч байна. Гэтэ бас амар гоё санагдчихээн. Гоё. Амар гоё. За, баяр хүргэе. Ирээдүйд ч гэсэн яг одоогийнх шиг яг тийм нэг ангийнхан шиг байн холбоотой байгаасай. Маш гоё. Одоо ингээс дахиад сургуультаа ирэхгүй гээд муухай ч гэсэн гэхдээ бас ер нь бол одоо шинэ journey эхлүүлж байгаа баяртай байна. Гоё юм. Тэгээд дараачийн ингээд их сургууль явах шатанда маш их тоглож байна. Гэхдээ 10 жил ингээд төгсөж байгаа даа бас жоохон гоё.
байна. Ер нь бол аягүй сэтгэл хөдлөж тэгээд амар excited and тэгтээ бас ингээд сургуулаас ингээд орхио явж байгаа бас баг зэрэг ингээд гонигтай. Тэгтээ бас яг ингээд шинэ ингээд юу адал явдлууд эхэлж байгаа болохоор ер нь гоё нөө. Одоо уйлмаач юм шиг одоо баялмаач юм шиг хэлэх үг олддогдгүй. Үнэхээр once in a lifetime moment байна. Тэгээд амьдрал ганц тохиох зүйлээр үнэхээр гоё байна. За айгуу гоё байна. Ингээд 12 жилийн ангийнхантайгаа хамт сураад одоо ингээд салгаж байгаадаа бас жоохон сайд байна. Гэхдээ бас гоё байна. За надад бол би бол маш их баярлж байна. Гэхдээ хажуугаар нь бас амар гонигтай байна. 12 жил сурсан найзуудтай хавцах гэхээр амар гонигтай байна. Гэтэ яг хоо ийм сайхан өдрийг тэгээ гонилж өнгөрөхгүй одоо баярлж өнгөрнөө. Маш гоё байна. Би одоо ер нь сая болормоо гişгээ хараад яг ойлгочихсон. Тэгээ одоо отгоо гişг маань ороод ирэнгүүт би уйлна. Ер нь тэгэл нэрээсээ нүдийн зурлалтай бүх юм амар хурдан дуусчлаа. Тэгээд it's like once in a lifetime experience л тэгээд үнэхээр өнөөдөр мартагдашгүй өнгөрүүлээ гэж бодож байна. За. Төгсчлөө баяр хүргэе. Миний хувьд бол төгсчлөө би ууг нь төгсчлөө тэгээд ер нь бол их сэтгэл их өндөр байна. Яагаад гэвэл юм хүчийг удаан хүлээсэн. Тэгээд ер нь бол 12 дугаар ангид орчод бол амар хурдан өнгөрт юм байлаа. Тэгээд нэг мэтэл энэ төгслийн өдөр төр ирчлээ. Сайхан эхэлчихсэн. Тэгээд анги хамт олонтойгоо бүх цагийн гоёор өнгөрөөсөн болохоор бүгд гоё байсан. Ер нь бол ингээд нэг том chapter бол ингээд хаагдсан. Тэгээд одоо тэгээд дараагийн chapter-аа эхлээд тэгээд юм гэхээр нэг ясандаа найзуудыгаа ингээд зүг тийшээ салаа юм гэхээр жоохон sad гэхдээ бас их баяртай байна. Энэ олон жил ингээд найзуудтайгаа хамт ингээд тийм өнгөрөөсөндөө их баяртай. Ер нь бол энэ 12 дугаар анги ер нь арай хурдан дууссан л гэж дотор бодож байна. Саяхан л 9 сарын 1-ний найзуудаараа ингээд сүүлийн жилгээ ярьж орж ирсэн. Тэгсэн нэг мэтэл ер нь дуусчлаа да. Тэгээ гоё юм. Ер нь 12 жил амар хурдан өнгөрлөө. Тийм. Хобби дүр ингээд сууж ирсэн. Эдэтэйгээ цуг. Тийм. Одоо бид хоёр ингээд хамгийн сүүлчийн өдрөө байгаад их талархаж байна. Тийм. Praise God. Тийм. Nobody believed in us. God did. За сэтгэл тогтолж байна. Бас сандарч байна. Одоо ирээдүйд тэгэл бид хэд ингээл амьдралаа хичээгээл одоо тарна гэхээр бас жоохон гомдож байна. Гэтэ яг тэгээд 10 жилийн дараа буцаж уулзах. Just гонигтай байгаач бас баяртай байна. Тэгээд 5 жилийн дараа буцаад ангийнхантайгаа уулзаад тэгээд нэр өсчтэй үтсэндээ ингээд ямар мэрэгчлээ олж ин сурч суралцж байгаа. Тэгээд ингээд хамаг юм catch up хийгээд тэгээд 5 жилийн дараа дахиад уулзнаа. За ер нь бол 12 жил арай л хурдан өнгөрсөн юм шиг санагдаж байна. Тэгэл ер нь жоохон айцтай. Гэхдээ ингээд баяр баясгалан дүүрэн тийм л өдрүүд байлаа. Сэтгэл өндөр байна. За баяр хүргэе. Дахиад хэлэх юм байсан уу? Байхгүй. Үйл явдал болохоор миний хувьд бас 12 жилийн бас хамгийн тодтолтой гэрэлцсэн мөчүүдийн нэг байлаа. Тэгэхдээ маш хурдан өнгөрлөө. Ангийнхандаа хандаж хэлэхэд бол хэдий бид нэр төгсөж байгаа ч гэсэн нэг ангид суухгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ болон сэтгэл зүрхээрээ дэлхийн хаач байсан хамтдаа гэдэг би бол үргэлж итгэж явдаг. Та бүхэндээ хайртай шүү. Хороогийн хамгийн сайхан бүхнийг эрүүл мэндийг хүсье. Тэгээ юу нэг айгуу гоё төгсд болж өнгөрлөө. Тэгээ төгс гоё юм. Гэтэ бас нэг юм ингээд юм ахиж сургуультаа ирэх лахалтай. Гэтэ ингээд юм яг ингээд сурагч хүний хоёр ахиж ирэхгүй болохоор бас ч сонирхолтой. Гэтэ юу нэг гоё л лээ. Өглөхтэй айгуу сандарсан. Миний өмнөх хоёр үг хэлсэн хүмүүс айгуу гоё хэлсэн. Гэтэ би яг ингээд хэлмээрсэн зүйлсээ хэлээд тэгээ найзуудаа цаашдаа ингээд цаашдах амьдралаа бити яагаас айсан ч ингээд хамтдаа даван тулж чадчих шүү гэж хэлмээр санагдсан. Гоё юм. Гэтэ одоо найз нарыг ахисан гэж бодож 12 жил сурсан найзтайгаа. Тийм. Ямар ч та бүхэнтэй хамт сурах миний амьдралын хамгийн гоё зүйлүүд нэг байсан. Тэгээд би одоо санддаг байхгүй цэцэрлэгээс сургууль руу орохдоо ээж яг аль бүлэг рүү орох юм гэж би яагаад ч C-гээ сонгоцсон. Тэгээд одоо хүртэл тэр сонголтонд амар их баярлагдав. Тэгээд мэдээж ингээд амьдралынхаа гой найзтай энэ ангиас олж авсан. Тэгээд та бүгдэнд бүгд үнэхээр хайртай шүү. Тэгээд үргэлж ингээд хамт байдагт баярлалаа та бүхэндээ. Тэгээд бүгд хайртай шүү. Ямар хөөрхиндээ. За баярын мэнд хүргэе өгдөө. 12 жилийн өмнө та нарыг 1-р ангид багш нэвтүүлж оруулж ирсэн.
Тэгээд яг л тийм жоохон ивэрэ багштай харагдчихэв хөөрхөн. Тэгээ одоо ингээд сургуулаа төгсөж яхад нь багш нь баяр хүргэе. Багш нь ингээд нөгөө нэгдүгээр ангид ингээд та нараас ийм хийлгээд ингээд нэгдүгээр ангийн юу авчирсан тэрийг санаж байгаа бах тий. Тэгээ багш нь энийг ингээд гадаа үзэсгэлэнт тавиад тэгээ одоо та нарт буцааж өгөх гэж байгаа байхгүй 12 жил хадгалчаад та нарт буцааж өгөх гэж байгаа. За хэдэн авэ нөхдүүдээ 4 авэ. Хамгийн ихэнд ямар авэ сонсогдож байна? Налуу урт сураас нь бигээ төгсгөлтөө. За энэ маань ямар аах нь вэ? Бичмэл том аа. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За сурцгаа. Тэгээд насан үрдийн дуулал болгоод намун үжээ найрсан бүжээ. За энэ дууны аяыг олоорой хүүхдүүдээ. За тэгэд үерхэл хайрын дээдийг мэдрээд үеийн нөхдөөс нэгийг онцолж илчилж амжаагүй нууцхан сэтгэл чингүрч явсан сурагч үе. Насан үрдийн дуулал болгоод намун үжээ найрсан үдээ. Гоё хөхтэй байна. За хүүхдүүдээ та нартаа ирж байгаа амьдралд нэг амжилт аз жаргалыг хүсье багшийн зүгээс. Тэгээд их хэлийг ээжигээ хайрлан дэдэлж эрхэмлэн хичээнгүүлэн сурсан талархал илэрхийлье. Тэгээд чиний гаргасан амжилтын жимээр дүү нар ч бас замнах учир цаашдаа аль болох өргөн дардан өндөр босхтой зам гарахыг хичээгээрэй. Амар амжилт гэж байхгүй. Гэхдээ тууштай тасралтгүй өргөжлүүлэн зүтгэж чадах юм бол амжилт ойрхон байдаг гэдгийг санаж өдөр болгон баг багаар зөв алхам үйлдэл хийх нь ирээдүйн амжилтыг чинь эхлэж болно. Тэгээд номтой өргөж нөхөрлөж чадах юм бол алдаа багтай амьдрах болно. Тэгээд ном дотор бол ингээд зам байдаг юм шүү. Хаашаа явах вэ? Юу хийх вэ гэдгийг чинь ном та нарт ингээд зааж өгнө. За ойлгох гэдэг яах вэ? Сайн найз нөхөр насан туршийн тулгуур учраас тэднээс үргэлж суралцаарай. Өөрийгөө улам сайжруулж үнэнчээр бас найз нөхдөдөө хүндэтгэн нөхөрлөөрэй. За та бүхэн мөрөөдөл зорилгоо биелүүлэхэд багасаа хичээнгүүлэн сурсан эхэлчин тэгээд бичигч нь бас маш их тос болно гэж багш нь итгэж байна. За тэгээд сургаас битгий байгаарай, сурсаар л байгаарай хүүхдүүдээ. Мэдлэг бод өөрийгөө гоёж болох хамгийн гоё юм учраас хичээж суралцаарай. Эцэг их багш нар чинь үргэлж ингээд та нарт санаа зовж байдгийг санаарай. Тэгээд яагаад ингэж үргэлж санаа зовж байдаг вэ гэвэл ард нь хайр байдаг учраас тийм ээ. Тэд бас та нарын төлөө байдаг чадлаараа хичээдэг учраас үргэлж санаа зовж байдаг юм шүү. За. Тэгээд тэд эцэг их чинь бас багш нар чинь ингээд байдаг чадлаараа та нарын төлөө зүтгэдэг гэдгийг санаарай. Тэгээд маш ээлдэг, төвчээртэй, хүлээцтэй байхад суралцаарай хүүхдүүдээ. Хамгийн хайртай хүмүүстэй хайртай гэж байгаарай. Бид бүгдээрээ адилхан амьдрал суралцж байгаа. Бас бүгдээрээ анх удаа амьдарч байгаа учраас ойлгож бусдыг үргэлж хүндэтгэн харилж байгаарай. Тэгээд хүндэтгэн харилж ийсэн та нартаа маш их баярлалаа. Чи бол эцэг эхийнхээ багш нарын цаг үргэлж пархлан байх болно. Амжилт тэгээд яаж биднийг бахархуулахыг багш нь хүлээж байгаа. Тэгээд урагшаа үргэлж та нарыг сонсож ямар яваа гэж бахархаж явах болно. Тэгээд багш болсон ийм сайхан хувь тавиланда багш нь
үргэлж баярлаж татрахах болно. Тэгээд баярлалаа. Баяртай хайртай шүү хүүхдүүдээ. За тэгээд та нартай маш их амжилт хүсье. Хайртай шүү. Маш их хайртай. Тийм учраас дандаа санаа зовж тэгчихгүй гэж ингэж боддог байсан. Одоо л би анх санаа зовхгүй та нар маш сайхан том боллоо. Тэгээд багш нь итгэлтэй байна. Та нарыг маш сайн амьдран, маш сайхан ажиргалтай байж чадна гэдэгт багш нь маш итгэлтэй байна. Тэгээд та нартай дахин хайртай гэдгийг дахин хэлхийг хүсэж байна. За тэгээ маргааш бүгдээ зөндөө ойлгох хаа тий. Тэгээ өнөөдөр жоохон баг бодлоо. За тэгээ төгсчлөө сая бол үнэхээр үйл ажиллагаа бол үнэхээр гоё өрнөлөө. Тэгээд энэ бол амьдрал тохиолдох нэг ганцхан юугүй ганц тохиолдох боломж. Тэгээд 12 жилийн цогтой бүндөө найзуудтай цуг өнгөрөөлөө. Тэгээд энэ түрээ төгсөж байна. За баярлалаа. За ер нь бол нэг ч ярих малгалтай гэхдээ амар сонир санагдд юм амар тийм нэг хоосон санагдчих чинь тэгээ ингээ нэг нулимс гарчих гал яг маргааш өдөр гарах л ахalta. Тэгээд ер нь гэхдээ одоо ингээ яхаар нэг төгсөөг юм шиг санагдаад идэв юм. Ерөөс төгсөөг юм шиг тэгээд тэгж бодонгууд нэрээ сая төгссөн байх та гэж бодохоор бүр гайхаад ер нь нэг тиймэрхүү л үйл явдал бол тэр ерөөсөө итгэж өгөхгүй ингээ одоо хүртэл ерөөсөө дог төгсөөг санагдаа ингээд цаашаа үргэлжлээл сураалах юм шиг одоохондоо санагдаж байна. Яванда яг үнэн байдал нь тэгээд орж ирэх л байх та. Ер нь бол тиймэрхүү л юм. Ер нь бол ангийнхандаа ер нь бол хамгийн хайртай. Ер нь бол энэ хүмүүс бол миний амьдралын одоо миний амьдралыг ном гэж үзсэн бол миний эхний чаптерийн хамгийн гол дөрүүд тэгээд та бүхэндээ үнэхээр хайртай шүү. За би анги хамт олондоо тэгээд өөртөө зориулж үг хэллээ. 10 жилийн дараа манай анги хамт олон бол хүссэн мөрөөдсөн зорилготой хүрсэн байх гэж найдаж байна. Тэгээд альва хүн даваа гарч ирэх юм бол бүгдийг давж чадна гэдэгт би бол найдвартайгаар итгэж байна. Таад үнэхээр чадгаар үнэхээр мундаг хүмүүс шүү. Тэгээд хамтдаа зүг 12 жилийн бөөнд зүг төгсөж чадсан. Тэгээд ирээдүйн хойчт нь college, university, ажил бүх үйл хэрэгт нь амжилт хүсэж байна. Тэгээд эди чи 10 жилийн дараа хүссэн мөрөөдсөн зорилготой бүгдэнд нь хүрээрээ. Тэгээд би чамайг улсын их хурлын гишүүнээр хармаар байна. 10 жилийн дараа гэхэд би Монголын хамгийн анхны Grammy Award авсан артист болно. Хажууд маань манай ирээдүйн эрдэнэ хэлийг тэнд сууж байна. Тэ. Сайн төгсчлөө. Type shit. Хэрвээ энийг та бүхэн үзчихвэл тэгээд 10 жилийн өмнөөс та бүхэн мэдэлж байна. За бүгдээр нь хайртай шүү. За сайн байцгаана уу guys. 10 жилийн өмнөх инэрлэн боловтой ерөөс мэдчилж байна. Тэгээд одоо бүгдээрээ том ах эгчнэр болсон байгаа. Зарим нь одоо гэр бүл хүүхэдтэй ч болсон шаардлагагүй. Тэгээд хамт өнгөрөөсөн мөчүүртэй баярлж явдаг шүү. Тэгээд ирээдүйд бүгдээрээ бинтийгээ connectionтэй тэгээд гоё байн голцдог тийм л хүмүүс байдаг. Тэгээд угаасаа яг өнөөдөр бидний хамгийн сүүлийн бүгдээрээ цог байх өдөр маргааш өдрөөс эхлээл ер нь бол ганц хоёр нь байхгүй. Тэгээд манай багш маань ер нь бол хэлсэн 27 хүүхэд дахиж идэж одоо ингээд нэг газар цуглахгүй гээд тийм учраас одоо яг энэ мөчийг ингээд амар сайн savor хийгээд сайн мэдрээд л явъя дөө. За чи за ер нь бол одоо би яг энэ 12 жил сурлаа. Би бэлтгэлээсээ эхлээд сурсан. Тэгээд ер нь бол зөндөө хүүхдүүд ирээд зөндөө хүүхдүүд явсан. Тэгээд ер нь бол одоо байгаа ангийн хүүхдүүд маань миний сайн найзуудаа. Зөвөр ер нь бол одоо байгаа ангийнхандаа маш их талархдаг. Тэгээд ангийнхандаа маш их хайртай шүү. За hi guys. За одоо энийг ер нь бол ирээдүйд үзэх байх. Тэгээд та бүгд аягүй амжилттай явчихин гэж би бол бодож байна. Тэгээд та эдийг багаас чи ер нь бол хаашлаа. Бэлтгэл ангиасаа явлаа. Тэгээд ер нь бол хүн болгон л амар big developments тэгээд зөндөө их grow хийсэн, зөндөө их өөрчлөгдсөн, тэгээд зөндөө амжилт гаргацсан. Тэгээд та эддээ би баярлалгаас гаднаас айгүй бахархаж явдсан шүү. Тэгээд яг энэ нэрчээрээ 10 жилийн дараа болцъя.
бас хэлчихэж байгаагүй мартчихлаа. Би за ер нь бол хамгийн ихэнд бүгдээрээ эрүүлийн их аз жаргалтай байна гэж хүсэж байна. Одоо 10 жилийн дараа тэгээд одоо 12 жилдээ ингээд сэтгэл зүрхээ гаргаад Blood, Sweat and Tears бүр ингээд амар зориулаад тэгээд 12 жил сураад тэгээд одоо тэрнийхээ ач тусыг 10 жилдээ одоо жил өнгөрөөд тэр амсж гин ингээ сайхан аз жаргалтай амьдарч гин гэж хүсэж гин бодож гин тэгж яхаа байх гэж бас бодож гин бас ер нь бол ангийнхантай хайртай шүү бүгдэнд нь 12 дугаар анги хүртэл нэг бэлтгэл ангиас сурсан 12 жил бүр хамгийн сайхан миний 12 жил байсан хамгийн сайхан мөчүүд ихэнх нь тэр энэ 12 жилийн дундаас үссэн. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Бүгдэнд нь мөрөөлөхийг хүсье. 6 дугаар ангиас нь үлээж авсан. Тэгээд одоо 7 жил хамт 10 дугаар ангийн төгсгсөн. Тэгээ танд одоо хамгийн тод санагдж байгаа ямар гоё дурсамж байна энэ гэдэг. Зөндөө дурсамж байгаа. Бид хэд ч одоо олон уралдаан тэмцээнд оролцож маш их амжилтыг үзүүлж байсан. Урлагийн наадмын авраг болж исэн, спорт дунд ангидаа спортын авраг анги, ахлах ангидаа 2 удаа спортын авраг анги болсон, шилжиж явах цом авсан. Энэ жил бас хүүхдүүд маань кроссын шин төрөлд бас ангиараа төрүүлсэн, шилжиж явах цом авсан бас. Ер нь бол манай хүүхдүүд их урлаг спортын сурлагын хувьд ч гэсэн их мундаг хүүхдүүд байдаг. Тэгээд шилдэг анги байсан гэж би бол бодож байна. Тий 10 жилийн дараа хүүхдүүд маань үдчихвэл тэгэл бүгдээрээ хүссэн мэрэгчлээ сонгоцсон. Тэгээ сургуулаа төгссөн маш амжилттай явж байх гэж би төсөөлж бодож байна. Тэгээ бүгдээрээ амьдралтай өрөө хөвгттэй болцсон, мэрэгчлээ сонгоцсон. Тэгээд тусынхаа өөрсдийнхөө сонгосон салбартаа амжилт үзүүлсэн. Тэгээ мундаг хүүхдүүд байх бах. Тэгээ төгссөн оноо ч гэсэн үргэлж нэг ангийнхан хэвээрээ байх байна. Тэгээд бие биендээ дандаа тусалдаг, холбоотой байдаг тийм хүүхдүүд байгаасаа л гэж үзэж байна да. Өөр танд хэлэх юм байна уу? Одоо захиас. Яг хөө тэгээд сурсан эрдэмээ улам баталгаад тэгээд эрдэм намтай мундаг хүмүүс олоорой, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаарай. Тэгээд багш та нарыг дандаа ямар явж байна, юу сурж байна, хаана явж байна, хийсэн бүтээсний чинь дандаа сонсож тэгээд үргэлж бахархаж явна шүү хүүхдүүдээ. Тэгээд та нартаа амжилт хүсье гэж байна. Яшиг номер тийм аа. За эртгээд дурыг авах. Хамгийн өөр юм. Нэг хоёр юм. Та гурав авахгүй мó? 1 2 3 и үнслээ.